Өмнө их entertainment зүйлж байна. Жин багтаа бүх одоогийн дүрмээр сайн барилт болцоо ер нь том баг. Хэцүү. Алтай таван богдоос өөрийн цэнхэр нуур хүртэл тийм ээ. Монгол шарын даваанаас булцаг ин сүртэл энд одоо 408 зогсоос талдлаас сугалсан ийм олон аавын хүүхдүүд Хугацаа аймагт өрн бүх төрүүлчийн улсад зовлон хүрчихье гэсэн тийм бодлого үнэлттэй юм аа. Хоногтой бол улсын цол горилж байгаа залууч бол одоо маш их тийм юм өгдөг. Хэцүү хүмүүсээр бодоход өөрийгөө бол юм бодохгүй ш. Ер нь улсыг бол гараараа биш хөдөөрөө татдаг гэж хэлбэл болно. Улсын аврагын тэмдээнд нэг 11 удаа байна уу улсын авраг болсон ийм баг байгаа. Наагч хатуу үедээ хатуу үедээ болсон болоо. За манай аав бол Завхан аймгийн Нөмөр сумын хүн. За миний ээж Үрхангай аймгийн Хар хорин сумын хүн байгаа. Одоо би өөрөө бол Улаанбаатарт төрсөн. Ээжээсээ бол зургуулаа төрсөн. Айлын дунд хүүхэд байгаамаа. Тэгээд ээжийнхаа нутагт Үрхангай Хар хоринд бол өвөө эмээ дээр сургуульд ортлоо тэнд өссөн юм л л да. Тэмчээс яг одоо бидний анх барилдаад нэг 93 оны үед барилдж байхад тэгэл зайлшгүй устай нутаг усаар дуудуулах шаардлага гарч исэн. Улаанбаатарын харьяат нийслэлийн харьяат гэж дуудуулдаг хүн байгаагүй. Сумын аврагч хотод төрсэн, од гэрэл зааж хотод төрсэн ган тогтох гардж Улаанбаатар төрсэн. Тэгэл аавынхаа нутгаар дуудуулсаа тэр жишгээр л аавынхаа нутгаар дуудуулаад тэгэл бүр сүүл би 94 онд л анх Нөмрөө төдөвтөд Завханд очиж өвдсөн юм шүү дээ. 86 онд Улаанбаатар төсвийн техникумд эсж ороод тэгээд тэнд манай техникумын дэргэд бол замчин гэж спорт хороо клуб байсан байхгүй. Манай клубын багшаар 87 оны хавар отон жилетх холбооны нарийн бичгийн дарга хийж байгаа Цэрэн давгийн Сэрэтэр гэж залуу хүн багш химийн нэврэнд төгсөөд манай клубын багшаар анх ирж. Тэгээд багшийнхаа тэр секцэнд жилетхийн секцэнд 87 онд анх орсон. Миний хамгийн анхны багш бол Цэрэн давгийн Сэрэтэр гэдэг хүн. За хожим сүүлд 95 онд 25 хүрч хийж одоо боловсролын сургууль тухайн үеэр бол улсын багшийн сургуулийн бие хэврийн одоо ангид орж тэгээд ихэд манай Данзан даржигийн Сэрэтэр багш ардын багш Сэрэтэр багш маань миний анхны одоо үндэсний өхийн багш гэж хэлж болно доо. Бэлтгэл сургуулийг бол нэг үе бодвол тэр системтэйгээр ингэж хичээлж ихс тэр хүртэл бол яг өнөөдөр шиг юм олон секс дугуулсан байх болохоор харшаал нийгэмлэг тэр бүхчүүд цуглаад мөнгө арслан ган болцоо мөрөд нарсан тэр нийлж бэлтгэл хийдэг байсан. Тэр секцэнд бол одоо явж сайн гяслан болж исэн тийм л төгт. 1989 онд Төмөрзөмийн техникумд сурч байхдаа орж исэн. Тэр үед бол бүсчилдэг байсан байхгүй. Одоо зүүн тэр үед бол Төмөр зам, Дундгов, Өмнөгов, Дорногов, Төв аймаг гээд нэг бүс болоод Дорногов аймгийн Сайншинд одоо төвд болж исэн Сайншинд хотод. Тэгэхэд анх орж исэн. За тэр үед бол миний насанд чинь Үрхангай Хар хорны бие биш гэж залуу төрүүлж ирснийг сайн санаж. Би чинь насан туршид нь хамт болдог. Одоо томчуулд бол амар төвсөн цаа улаан хүн ачин янсөх цаа бас залуу хүн 20 гаруй насны ийм залуу очижсэн ийм хөвчүүд одоо барилдаж ирсэн. Баггүй ч очижсэн. Тэр үеэс л ер нь үндэсний өхний анхны одоо улсын чанартай бүсийн тэмцээнд оролцож ирсэн. За анагаахын заалтанд болдог
Бас одоо аймаг зэргийн цолтчдын барилтааны талаар. Тэнд одоо нэг жилийг нь бол та маргааш ярилцсан байдаг. Ангаах хүнийг сургуулийн барилдаан бол 60 хэдэн онод хэсэг барилдчаад тэгээ зарлаа буцаа 93 оноос хойш сэргээж Монголын үндэсний хуулийн холбоо сэргээгээд ингээд барилдаан зохиож эхэлсэн. Энэ байлаа бид нэр 93 онд тухайн Эрдэнэ хотод одоо бол Орхон аймагт аймгийн арслан цолоогоо тэгэл ангаахын барилдааныг ер нь таслаагүй барилдаж эхэлсэн. 93, 94, 95, 96 гэл 97 оны наадам хүртэл 4 жил шахуу ер нь нэлээд одоо нухалсан. Ангаахны барилдаан бол улсын цол горилж байгаа залуучууд одоо маш их тийм юм өгдөг. Аймгийн цолтой хүн дундаа бол эренбтэй учраас ам аваад ингээ яваад тэгээ үзүүр түрүүн таяа хөрн их тун шуугдвэлтэн. Тэр одоо ангаахын барилдаанд бол ер нь нэлээх барилдаан сурсан гэх юм уу? Тийм л хэрэг болсон. Одоо би энэ Шавнара 8 сэргийн цолтой барилдаанд бол би тасалж байнга оролцож ийл гэж ингэж хэлдэг. Ангаах ухааны их сургуулийн спорт зааланд барилдаан болно да. Тэр үед яг хөө тэгээд миний дээдлийн үеийн бөхчүүд бол улсын цол авчихсан байсан болохоор баг оролцохгүй. Манай үеийнхнаас одоо миний санаж байгаагаар энэ өс хоёр авраг Одгэрэл зам, Батцараг зам, за тэгээд одоо Гамбат энэ төр бол биднээс олон дүүлдэ. Гамбат зам, Дорцомбуу гар тэгээд бөхчүүд голдоохон төрүүлдэг. Өдөр түрүүнд хүрдэг юм байсан. За тэгээд яг жамин төрөв бид хэд бол яг ардталтан маягтай. Яг шөвдөг хаяа бас нэг эвэн таруул өдөр түрүүнд хүрдэг ийм л барилтаа байсан. Онцлог нь бол одооны барилтаас 7 хоног болгон бүтэн сан болгонд болдог байсан баха. Бүтэн сан өдөр болгонд болдог байсан. Тэгэхээр аймгийн арслан цолтой хүн бол харьцангуй эренбтэй учраас ам аав нь дээгүүр 1-2-ын даваа бол харьцангуй гайгүй таарна тэр ойлгомжтой. Тэгээд ам аав нь дөрвийн нуглаа гэж юм байхгүйсэн юм чинь ам ааваа арилтахаар бол жоохон одоо юу хэмдэ жоохон дуух суудаг байхгүй. Тэнд чинь үзүүрлээд төрүүлээд шөвгөрөөд ингээ яхаар хүн жоохон дуух гэж ярьдаг ш намайг спортоор дуух суудаг, жоохон эренб суудаг, дуршлаг суудаг. Тэгээд спортын дуурданд улсын цолтой бөхчөлтэй барилдахад бол бас нэлээд одоо нухлуулчихсан. Тэгээд энд бас улсын цолтой бөхчүүдийг хаягтай хайж унахтаа унах. Тэгээд одоо нэг начны тааварт орно гэж ярьдаг шүү дээ. Тийм. Энд одоо сайн барилдаад нэг жилийн 15 барилдаан байлаа гэхэд нэг 5 барилдаанд төрүүлсэн бүх бол ямар ч байсан автоматар ингээд начин болох тааварт ороо явдаг нэг тийм л систем байсан. Одоо ч тэр хэвээрээ л дээ. Тухайн үед болж байгаа одоо Чансан дөрөвчдийн даваанлах барилдаан, хасуу барилдаанууд та бас амжилттай сайн барилдаж ирсэн. Энэ барилдаануудын талаар. За Чансан дөрөвчд даваанлах барилдаан 1996 оноос эхэлж болсон баха. Үндэсний холбооны тэргүүн нямдурж байх санаачилж ингэж зохиож ирсэн. Ер нь бол барилдаан яг одоо нэг тийм сонирхоод нэг улсын цол горилоо тийм үү ингээ явж байгаа нэг ид хүний одоо нэг барилдаан тасалдгүй үе байдаг шүү дээ. Өчигдөр хэн барилдааны нэг энэ улсын начин адиаху Өвөрхангай аймгийн хриад энэ тэмрийн сургуулийн оюутан авцсан хэн дэвчээний аймгийн арслан хан хуйн бар хөлд нь орлоо. Өргөж гаргаж ирээд давлаа. Зүгээр нэг барилдаан тасалдгүй тэр үед бол тийм сайхан тойргийн барилдаан гаргаж ирсэнд нь бол тухайн үеийн залуучууд бол маш их юм өгсөн байхгүй. Барилдааны арга туршлага зөө тэгэл чинь бас бэлэн болцооны шагнал урамшилтай ийм барилдаан байсан. Би бүгдэнд нь таслахгүй оролцож байсан өөрийнхөө хэмжээнд. Гэртээ овсгоотой аргаар мэхэн даастаа хийж барилдагаараа их онцлогтой ийм начингуудын нэг. Өчигдөр хэн барилдааны дөрвийн даваанд улсын начин Батгүйгийг өмсөх мэхээр дөрөв давлаа. Хөлд нь орлоо. Хөлд нь орохтон давуу уйтаад давлатан улсын начин адиа худавж улсын зан тунцгийн сүх бодомлоо. Дараа нь хасуу барилдаангаа залгуулаа болсон. За үндэсний бүхийн улсын аврагтай сорилго барилдаан гэл парктаар болдог байлаа. Тэгээ нөгөө тойргийн барилдаан гэдэг бол нэг унсан ч гэсэн дахиад барилдаг болохоор тэгээ эднэстэй барилдахын хорхон дээр явж байгаа энэ залуучууд бол хэд хэвтэй сайхан барилдаанд болдог. 97 онд яг начин болсон. Тэгээд тухайн үед
баяраар чинь заан цалтай хүн байсан. Намайг 5-ын даваанд дэмжиж одоо ингээд за начин болгосон юм. За хэрвээ намайг одоо дэмжээгүй бол би начин болж чадах ч үгүй ч би тэгж л боддгийг. Ер нь бол одоо начны найраа энтергээл тухайн үед бас яригдчих байсан байдгүй тодорхой хэмжээгээр надад сонсогдоогүй ч гэсэн ер нь Монгол үндэсний бүхэн нэг тийм одоо олон жил ирсэн юм байна л да. Яг нутгийн байдгийн юм уу өөрийнхөө дэмждэг байдгийн юм уу тийм хүнээ одоо ингээд дэмжээд начин болгосон яг л тэр шугамар би 4-5-аад ганцх цаанаар 4-5 гараад ирсэн. Тэгээд баяраагаар намайг за дэмжиж начин болгосон дээ. Би тэрэнд бол одоо байнгын бодож баярлаж ингэж явдаг хүн. Дараа нь яг цалаа батлая гэж бодоод хэдэн жил барилдсан боловч дийлээгүй залуугаараа 20 хэдтэй гүрээгүй насндаа багшуулсан. Тэгээ багшуулсан хүн чинь өөрийгөө жоохон гаргуунд нь хайдаг юм шиг байна. Тэгээ оюутнуудынхаа араас бэлдсэн хүмүүсээ бодхоос өөрийгөө бол юу бодох шүү. Тэгээ 2 давдаг, 3 давдаг, 4 давдаг намаа авах гэж зогсож байгаа бол одоо миний бэлдсэн шав байх юм бол нөгөөдгөө аваад тэгээд өөрөө бол цал ахгүй ингээд үлдсэн тийм жилүүд бол олон байна. Тэгээс одоо бол барилдах нь одоо багасчлаа. Монгол улсын зам баяраа аймгийн арсан ажээ хөө хоёрын барилдаанд дагч ажээ хөө баруун хөлийн авлаа зан гэж гаргаж ирдэг дарсан дагаргаад ирлээ давлаа. Зөвхөн аймгийн дэдүү сүмийн харьяа төх аймгийн арсан ажээ хөө өсгөл аймгийн цагаан үрсмийн харьяа төх Монгол улсын зам баяраагаар тав давж Монгол улсын начны уулзал хангалаа. 2001 онд ардын өсгөлийн 8 жилийн яваад та 4 давсан тийм ээ. 5 онд норж орсон байсан. Энэ наадамд ер нь цолоо их боломж байсан уу? 80 жилийн яваар бол сарцсангуу одоо залуу байсан байна те. Очтой цолоо ахуулах боломж байсан байж магадгүй. Одоо бол тэрийг байсан гэж ярих нь бол утгагүй асуудал. Тухайд миний дүү начин болохгүй. Энийг 4-5 жилийн өмнө начин болохгүй зогсож байхад бас нэг дэмжих хүн хараад байж байсан. Тэгээ миний дүү зогсож байсан учраас би бол яач болохгүй дүүгээ аваад начин болгосон. Харин 6-ын даваанд 6 давчих болов уу гэж бодоод 6-ын даваанд унсанд нь нэлээд харамсдаг. За та бол өөрийн үеигнээсээ бас нэлээд уран барилтаатай бүхэн тоонд ордог. Тэгэхээр танд юу хийж үзээгүй мэрх гэж байгаа юу? Одоо улсууд намайг уран барилдаантай л гэдгийг би бол өөрөө бол тийм уран барилдаантай хүн гэж бодлоо. Би зүгээр хурдан л барилддаг байсан. Шуурхай. Улсын чатих барууны авлаа, цацлаа, давлаа. Савхан аймгийн нөмрөгсөн мөрөд таврын тэмрийн дэсрэгүүн багш Монгол улсын чинь бүтээл улсын атих удавж Харанга аймгийн Батсан гэлсмийн бүх Монгол улсын чинь Батбаатар дэвшрөөдлөө. За баруун зүүн хөл төрхийн бол даахгүй зовлонгүй их тесрэлцээтэй мэхэн тэр байсан бол барьцангооны өмнө л одоо барилдаанаа дуусгах хэмжээтэй тий. Хүмүүс бол хурдан дөрвөн барилдааныг сонирхдаг учраас яг ганц нэг хөл авдаг, өмсч барьдаг, хутгадаг юм байсан. Тэгээд хийж үзээгүй мэх бол өчнөө олон байна. Мэх бол бид нар сая Монгол Үндэсний Хүүхдийн холбоотой хамтраад Монгол Үндэсний Хүүхдийн хэсэг багш нар мехний тухай юм судалгаа гаргаж нэвтрүүлгийн төлд оруулсан. Тэгэхэд Монгол Үндэсний Хүүхдийн 37 үндэсэн мэх тэрнээсээ салбарлаад 6-700 мэх байдгийн байна. Тэгэхээр энэ олон мэх багт чинь бол хийж үзээгүй мэх бол байлгүй яах вэ? Ганц нэг хөл аавн за баруун зүүн хонгод нь хотх нь ингээл одоо ерөөхдөө бол мэх бол зогсож байна. Цаана нь бол ч нэ олон мэх л байна. Мэх бол давтагдахгүй. Жишээл одоо ганд тусах гардын том сухтыг хайсан тэр мэх бол давтагдахгүй л мэх. Тийм ээ, давтагдахааргүй л мэх. Одоо ойролцоо харагдаж болно. Жишээл хөл авж байгаа мэх шүү Бямдар цаана баяр сайхан цааныг зацж байгаа нэг тэр мэх бол ахиж давтагдахгүй л байгаа. Хүн харахад бол бүгд ойролцоо шиг боловч нөгөө хүнийхээ жим мас тухайн байрлал бэлтгэл сургууль олон юмнаас шалтгаалаад бол яг адилхан болно гэж бол байхгүй. Томны их entertainment үзүүлж байна. Та нарын барилдаж ирсэн үеэс одоо мэх жаахан цөөрч юу өнөөдөр? Яг дүрмтэй холбоотойгоор бол бөхчүүдийн жин бол харьцангуй нэмэгдэж, дүрмтэй холбоотой байх. За одоо яг өнөөдрийн
хүнсний бүтээгдэхүүнтэй ч холбоотой тийм ээ. Энэ уураг, витамин, янз бүрийн бүтээгдэхүүнтэй бол холбоотой. Бүхчүүлийн жин нэмэгдсэн. Жин их нэмэгдэхээр бол хийх миний тоо бол мэдээж цөөрдөг юм байна. Тэгэхдээ бас одоо энэ бүхий өргөнд барилж байгаа, эд барилж байгаа залуучууд харахад бол Соронзон Булзан, Даваабаатар харцагч гэдэг юм уу. Одоо олон ихтэй залуучууд бол байна. Жишээл би ингээд тоо гаргадаг байхгүй юу? Одоо бидний үеийн хүчин хамгийн олон мэгтэй хэн байсан, Жампүрв ч юм уу, Сүхбат авраг байсан гэл ингээд тоолохоор өнөөдрийн энэ Соронзон Булзантай ингээд үзүүлэх азал тоо гараад идэх. Би энэ оюутнуудаа бол тайлбарлаж хэлдэг байхгүй. Ер нь бол нэг 3-5 мэгтэй бүхийг бол одоо уяа ч юм уу, мэгцөөтэй ч юм уу хүн хэлэхгүй. 3-5 их сайн одоо мэгийг бол өөрийн болгох хэрэгтэй. Тэгээ болж бол цаашаа 8-9 мэгтэй байхад бол их олон мэгтэй хүний тоонд орно гэж ингэж хэлдэг. Тэгэхээр бол би бас тийм цөөхөн мэгтэй болсон мэг одоо багассан гэж хэлэхгүй. Харин ч зарим нэг барилдаан дээр бол урд нь бас нэг хийгдэж байгаагүй, хийгдэж байсан ч гэсэн хүн болгон хийдэггүй байсан эмэгнүүд бол нэлээд орж ирж байгаа шүү дээ. Жишээл мөнхөд давраг саяхан нэг барилдаан дээр өмсөж харагдсан. Тэгэхээр одоо бидний үе юм уу тэрнээс өмнөх үеийн аврагууд бол өмсөх бол цөөхөн байсан. Тэгэхээр мөнхөд давраг өмсчил байлаа. За тийм гар сэнжигний барьцтай ч юм уу гар ачихын за энэ давхар шуудган дээрээс мөрөгдөг, түрдэг, дайрдаг мэх бол бас цөөн байсан. Өнөөдөр бол хүн болгон шахуу хийдэг болсон. Их сайн мэх гэдэг нь харагдаж байна. Өөрөөсөө илүү хүнийг хаях боломжтой. Тий. За тэгэхээр энийг бол одоо бас эн чинь ер нь бол нэг үе үеэрээ бас мэхүүд байгаад ах шиг байна. Дээхэн үед бол шахад татдаг тийм ээ. Давхар шуудган дээрээс, дан шуудган дээрээс шахаад татчихдаг юм их бол нэлээх өргөн хийдэг байсан. Сүүлийн үед бол багассан юм ээ. За хутгадаг юм их бол одоо их хийдэг байлаа бөхчүүд. Ер нь хутгаа бас багасаад байна. Бүр одоо бидний нэлээд түрүү үеийнхэн бол зайлдаг, босгодог, дунгуйлд татдаг юм хийдэг бөхчүүд их байсан. Их сайхан юм. Одоо бол тийм хийж байгаа юм их баг байхгүй. Гэтэл давхар шуудган дээрээс мөрөгдөг, түрдэг, альсвал одоо тумбраа иддэг хичээний мэхүүд бол сэрэж байгаа. Тумбраа бол гэхдээ мэх биш л дээ. Тумбраа бол бүхийн барьц байхгүй, барьц. Тумбраадсан барьцнаас өргөх юм уу, дарах мэх гээл ингээл шинэ нэр томьёонд бол гарч ирж байгаа юм л да. Монгол үндэстний хөх гадаадын орнуудад бас нэлээд зэрэг явж ирсэн гэдэг нь ярьдаг. Энэ талаараа 2002 онд л манай сургууль дээр Гамболд гэж нэг одоо гадаад харилцааны мэргэжилтэй юм хүн ирж бас Америкийн нэгдсэн улсад Монгол үндэсний хөхийг сурталчлах тухайн үед бол нэр нь бол Торгоны зам гэсэн тийм фестивал болно. Торгоны замын тэр харилцаанд оролцож байсан орнуудын үндэсний спортыг сурталчлах юм наадам болно гэж. Тэгээд 2002 онд яг наадмаар давхцсан. Наадмаар оролцож чадаагүй. Батлаг начин, манай Ортносонгийн Сүхбаатар начин бид хэд очиж нэг 2 сар шахуу Нью-Йорк, Вашингтон хотуудаар Монгол бүх барилдаж гадаадынханд үзүүлж ингэж явж байсан. За сүүлд 2005 онд Монголын үндэсний олимпийн хорооны шугамар Шотландд, Швейцарын Лозаннд бас Монгол үндэсний хөхийг сурталчлах ажлаар оролцож дүүтэйг Дамдам багш баяр сайхан зам бидэд бас оролцож байсан. Тэр бас л одоо олон улсын олимпийн хорооны зохион байгуулсан одоо бүхэн өөрөөр ингэсэн үндэсний бүх орнуудыг урьж одоо суумо хөхийг очиж байсан. Монгол үндэсний хөх одоо Апрак ТВ-с хүртэл өөрөөсөө барилдааныг үзүүлж байсан олон орнууд очиж байсан. Тийм наадамд оролцох тийм завшаа олдсон. Жин багтай бүх одоогийн хүмүүс сайн барилд болцоо ер нь том баг. Хэцүү. Алтаа там богдоос өөрийн цэнхэр нуур хүртэл тийм ээ. Монгол шарын даваанаас болцог яс хүртэл яг энд одоо 408-аас талдлаас сугалсан ийм олон аавын Хөгзөөд аймагаас өрн бүх төрүүлчийн улсад олон хүрхчий гэсэн тийм бодлоор үзэлтэй юм аа. Барилдаан бол улсын цол горилж байгаа залуучууд бол
одоо маш их тийм юм өгдөг. Битсэн хүмүүсээр бодохоос өөрийгөө бол ер нь бодохгүй ш. Ер нь улсыг бол гараараа биш хөдөөрөө татдаг гэж хэлэхэд болно. Улсын аваргын тэмцээнд нэг 11 хүн удаа байна уу? Улсын аварга болсон ийм баг байгаа. Наавч хатуу үед зөөл үед болсон болоо. Аваргын тамирын дээд сургуультай холбогдсон түүх байсан. 99 онд сургууль төгсөөл Бэлбэрийн дээдийг төгссөн. Тэгээд аварга дээд сургууль яг тэр зун байгуулагдсан. Тэгээд намар нь манай Дамжин багш одоо манай үндэсний олимпиадын дэд ерөнхийлөгч Дамжин багш маань Бэлбэрийн дээдэд надад жудо өгөрдөг. Жудогийн багш байсан. Тэгээд багш уцтаад ийм сургууль байгуулсан. Чи багшлах сонирхолтой явж ажиллая гээл. Тэгээд би бас нэг автогаа гэрүүлтэйгээ зөвлөөд багш болсон. Одоо 15 жил болсон байна тэр үеэс хойш. Багшийн ажил яг өөрийнхөө бас нэг барилдах одоо нэг юу юм бэ жан залуу тийм барилдах үеэ бол хоосон тавина гэдэг юм уу орхиод тэгээ багшийн ажилд бол шууд орсон. Багшийн ажилд орохвол хоод өөрийгөө бол нэг тоохгүй шүү дээ. Нөгөө бэлдэж байгаа шавнар одоо миний хамгийн анхны шавнар бол аймгийн Аслан Мөнгөнбаатар улсын чинь Жаргал сайхан Сэлэнгийн аймгаас Амраа гэдэг залууч бол тухайд нэгдүгээр дамжаанд Дорнотын ганц хөх гэдэг энэ хэдүүр нэгдүгээр дамжаанд анх орж ирж байсан. За нөгөө ангид мөн Хөвсгөлийн Эрдэнэт начин Арангаа нямдэрж гал энэ залуучуултай эхлээд одоо ажиллаад тэгээд яг 10 хэдэн жил болсон байна бас. Сургуулиас маань Мөнхбаатар баяж авахлан тэргүүтээ 15 улсын цолтой бөхчүүд төрсөн. Монгол үндэсний бүхий сургалт дасгалжуулалт одоо онол арга зүй гэсэн юм бол одоохондоо ном гэдэг юм уу тийм сургалтын нэг тийм технологи шинэ юм бол байхгүй юм шиг байна. Ерөөхдөө яг нөгөө өөрөө бас нэг хэдэн жил ноцолж байсан. Тэгээд чөлөөт бүхийн жудо бүхийн бусдад барилдааны энэ сургалт энийг хараад тэгээд одоо хөтөлбөрөө гаргаад ингээл хичээл номоор л явдаг. 2002 оноос Төвшинбаяр аварга тэрний өмнөхөн Цагаанбаатар дэлхийн аварга Цагаанбаатар за Төвшинбаяр инх бат гээл цэрэн тогтох гэл нэг ангийн залуучууд ингээл араас цовраал ингээл. Тэгээд тухайн үед үндэсний өвийн хичээлийг ороод ингээл явдаг. Сургуулиас бас олимпийн аварга анхны дэлхийн аварга жудо бөхөр за мөн чөлөөт бөхөр бас дэлхийн хошоо хүрэл медаль тунгалгын мөнхт гавьяа тамирчин Эрдэнэчимгийн Сумдын Бямцэр ингээд энэ чөлөөт бүхийн бас сайн тамирчин охтууд эмэгтэйчүүд гарч ирсэн. Жудо бөхөр бол анхны одоо олимп дэлхийн аварга 2 төрсөн. Үндэсний бүхийн бас улсын цалтнуудаас гадна 60 гаруй аймгийн цалтан 260-70-аад сумын ийм цолтой бөхчүүд төрсөн байдгийн. За үүнээс гадна энэ цол хэрэгмээс гадна бол яг зүгээр одоо багш тасгалжуулагч анги, багшийн анги, эмчилгээний бэлтгэрийн анги төгсөөд хөдөө орон нутагт бол ажиллаж байгаа, амьдарч байгаа олон залуучууд байдаг. Тэр бол бас л одоо бидний томоохон манай сургуулийн бахархал байхгүй. Бид нар чинь жил 15 жилийн хойгийн энэ хооронд 1000 гаруй хүн төгсгсөн. Одоо өнөөдөр 800-аад оюутантай 170-аад сурагчтай сургуулийн хажууд лицей аварга бүрэн дунд сургууль гээд лицей сургуультай. Тэгээд 3 шатны сургуультай дэшээ бол магистрийн сургуультай 3 шатны сургуультай ийм бэлтгэрийн сургуулиуд дундаа бол бэлтгэрийн сургуультай энэ зэрэгцээр улсын сургуультай одоо зэрэгцээр ийм томоохон хэмжээний материалын баазын хувьд ч багш боловсон хүчний хувьд ч төрүүлсэн бүтээгдэхүүн шавнырын хувьд үйл ажиллагааны хувьд бол нэлээд дээгүүр орох ийм сургууль гэж боддог. Халдар спортын ороо аврагын дэврийн зэргуулын бөхөө цэргийн гарсан бадан усрын үндэсний хоёр надбаран тав давж Монголын насан цолны улсыг ангада Завхай аймгаас бандийн гэлэгдлээс олж шүү тийм ээ. Дараа нь хангаан амшир гэж хүн төрсөн.
За та бас Завхан аймгийн харьяа гэх юм. Тэгэхээр энэ Завхан нутгаас үндэсний бүх юм бас нэлээд алдартай багш нар төрсөн байна. Энэ ямар нэгэн хоорондын холбоо бий юу? Одоо Гэлэг багш бол манай Завхан аймгийн Отгон сумын хүн байсан. Гэлэг багш бол хойно аялал хамгаалахын сургуульд төгсөж ирэл тухайн үед одоо Монголд байгаа нийгмийн аялал хамгаалах яамны дэргэдэх хүчний гэмлэгийн багшаар ажиллаж байсан юм байна лээ. Одоо Батэрдэн аврагын Мөнхөрдөн Арслан Мегмар зан Давааны зан гэдэг олон бөхчүүд бол Ташчамс Начингээ бөхчүүд бол шавьсан. За Намшир багш бол 60 хэдэн онд Улаанбаатарт орж ирээд тэг хөдөлмөрийн гэмлэгийн багшаар сүлд 70-аад оны үед бол болсон юм болов. Ингээл манай хажуутлын төдөвтэй сумын хүн л дээ. Тэгээд одоо л бодож байхад тийм л юм байна. Би тэр талаар бодож байгаагүй юм байна. Бүгдээрээ Завханасууд байсан байна. За сүүлийн үед одоо танай шавнар том барилтаа өндөр хоорондоо таарах нь их болчихжээ. Ялангуяа сумын заанууд аймаг зэргийн золиодын барилтаанд тонжуугаар харагддаг. Тэгээ хоёр шавчийг хоорондоо таарах үед танд юу бод? Одоо тэгэл нэгтлийг барих юм байхгүй. Миний нэг баримтлагдаг юм бол би өөрөө Улаанбаатар хотод төрсэн. Аав одоо Завхан аймгийн хүн, Баруун аймаг ээж Өвөр хангаан Төв халахын хүн. Тэгэхээр бол баруун зүүн гэдэг юм уу энэ давчаасаа тэрэн давчаасаа гэж юу боддгүй. Хин илүү бэлтгэл хийсэн. Хин одоо бүхэн энэ хөдөлмөрт сэтгэлөө өгсөн нь бол илүү амжилт гаргадаг, илүү явдаг жамтай ер нь тэр талын нь бол яг хараад ингээд сууж яадаг. Сүүлийн хоорондоо их таардаг болсон байлээ. Баруун аймгийн Увс, Ховд, Баян Улгийнч залуучууд байна. Зүүн талаас Хинтис Баатар, Доронтэнч залуучууд байна. Ер нь бүх цөөтэй аймгаас одоо ахуйхан шиг золтойгон гарах хийсэн тийм дотроо нэг тийм юм бодож төлөвлөж ил явдгийн. Одоо Хинтис Баатар, Дорногов, Говийн аймгууд, баруун тишээ бол Баян Улгийн, за Ховд гэдэг ийм аймгууд байна. Өөр одоо бүх зүйтэй Баян хонгор байна уу? Иймэрхүү аймгуудаас хүүхдүүд сонгоод тэрийг нэг богино хугацаанд улсын томоохон золтой бүх гарах гэсэн тийм одоо хувийн төлөвлөгөө байна. Тэгээд дөрөвчөөсөө яг хэдэн хүүхдүүд цугласан. 2007 онд аврал сургууль хэлсэн ч суралцсан. Тэгээ 2011 онд төгссөн. Одоо миний өдөр зэрэгтэй барилдаа явж байгаа юм. Дэх багш юм нас хичээл зүтгэл гэж баяа бодож явдаг. Тэгээ багштай их баярлж явдаг. Сайхан Монгол эр хүн. Тэгээ сайхан жуудагтай даруухан дөлөв даруу. Ернөө багшаараа гаргаж багшаас авлуудаараа авч бас тэ явдаг. За тэгээ бэлтгэл сургууль төр бол яг хоо багшийнхаа хэлсэн дагуу мэхэд ахаад өөрөө болохыг бас хичээж барилддаг. Тэ манай багш хатуу үедээ хатуу зөөл үедээ бас зөөл. Тийм л сайхан багштай. Одоо ер нь үндэсний бүхөр хагнаж хичээл гэж амжилтанд хүрдэг хүмүүс бий болчлоо. Хуучин бол одоо чөлөөт барилдаан, жодоо барилдаан хичээлж байгаад үндэс рүү орж ирдэг гэсэн бол одоо шууд багаасаа үндэсний хөл барилдаал амжилтанд хүрэх юм нөхцөл бий болчихсон шиг байна. За энэ яг ингэж дагнж багшилдаг багш нар бас бий болчлоо. Энэ хүмүүсийн бас нэг төлөөлөгч нь таа болохоор танаас асуумаар байна. За ирэхэн барилдаа хэллээ. Өргөлөө араарш мортоо тавлаа. Ховдангийн жандармсрия томцгойд ерөнхий газрын аврагч спортын орон аврагын дэврийн зэрэгүүдийн бохоо Монгол улсын эчин Баатар хүүгийн бүрэн сайхан давж улсын ярцаг содномдорж явдаг шираатлаа. За Монгол үндэсний бохоор дангаар нь барилдахад бол их спорттой хольж чирүүлж жудо чөлөө сан бөхтэй бол тэ давхар хичээлж өндөр амжилт гаргана гэдэг бол ойлгомжтой. Тэгэхдээ зөвхөн Монгол үндэсний бохоор бас оновчтой зөв бэлтгэл сургууль хийхэд мөн ялгаа дутах юм байхгүй өндөр амжилт гаргаж болно гэдгийг бас одоо манай Эрхэн баяр авраг бол Монгол үндэснийхөө хөр мөнхөд авраг гэл энд бөхчүүд. За одоо сүүлийн залуучууд олон залуучууд биш Монгол үндэсний хөр дагнж бэлтгэл хийгээд амжилт гаргаад болоод байна. Тэгэхээр ялгаа байхгүй жудогийн бэлтгэл, чөлөөтийн бэлтгэл бол дэвжэн дээр нөгөө их олон техник давтдаг тийм ээ. Янз бүрийн дасгал хөдөлгөөн хийдэг тийм үү. Тэр имийг л арай өөр хувилбар шилжүүлээл Монгол үндэсний бүх дээр аваачиж тавиал Монгол үндэсний бүхийг яг тиймэрхүү системээр бэлдээд ахтал ялгаа байхгүй. Давхар үнэхээр чөлөөтөөр жудуугаар давхар хичээлвэл бүр үндэсний бүхийн барилдаан чинь бол өөрөө одоо барьцтай барилдаа.
Тэгсэн мөртлөөсөө зайнаас барилдана. Тийм ээ. За сэрүүхэн барьцтай илүүгүй санжигнаас барилдчихна. Лав золгооноос барилдана. Тэгэхээр бол гараар хийдэг мэхүүд, хөлөөр хийдэг мэхүүд, одоо ихвээр хийдэг бүхэл мэхий бол олцоотой учраас сам жудогийн төрлийн энэ хөл мэхнүүд утгадаг, хөмөрдөг, ачдаг, тонгордог, итдэг, наадаг, чөлөөт бүхийн толгоо ургалдаг, өмсдөг, хөл авдаг, зайлж усгадаг ийм юмнуудыг хослуулсан маягийн тэгээд тэндээ тэрийгээ бол зодог шуудагтай Монгол гуталтай ийм бэлтгэл дасгал хийгээд ахаар илүү одоо барилдаан бол хувь хүн бол амжилт гаргана, нөгөө талаас үзэж байгаа хүмүүст бол арай сонирхолтой болно тий. Тулаад зогсоод байвал ямар ч хүн зогсон барилдаан сонирхолгүй үзэгчгүй болно шүү дээ. Ер нь бол Монгол үндэсний хүүд чөлөөт хүн илүү ойрхон юм байна гэж бодоод сүүлийн үеийн шавнырыг чөлөөт хөрөө нэлээд шахаж өгдөг. Чөлөөтхийн бэлтгэл тэдэн цаг хий, үндэсний хүн бэлтгэл тэдэн цаг хий гэдэг. За бүр одоо чөлөөтөх хийхгүй дан үндэсний хөрөө барилдана гэсэн юм хүн байх юм бол одоо болно. Тэгвэл чи Монгол үндэсний хөрхийн зодог шуудагтай энэ бэлтгэлийг 7 хоногт 5-аас доошгүй хийшүүл гэсэн ийм л шаардлагатай байд. Тэгээд энэ бодогтой бэлтгэлийг олон цагаар хийж байгаагийн үр дүн бас гарч байна. Хамгийн сүүлийн барилдаанд сая 4 сарын сумын зааны барилдаанд 580 сумын заан залуу барилдахад сүүлийн 5 бүх үлддэг юм байна. Нугарж явсаар байгаа. Сүүлийн 5 бүх үлдгэл одоо тавлаа миний шавнар байсан. Дондоо Эрдэнэ далайн дашгэд залуу байна. Эрдэнэтийн дашгэд залуу. Хинтээ аймгийн Батнаруу сумын харьяат Дарханбат гэж залуу байна. Үзүүрлж шүвгийн 3-т их шүүгт тийм ээ. Завхан аймгийн Нүүрэг сумын харьяат Намдын бүрийн Батэрдэн гээд за цаашаа 5 руу бол Үрангаан Баян өндөрн Цэрэн давг гэл ингээд залуучууд шавнар хоорондоо таах мөн одоо сүүлийн шүвгийн дунд уугийн их шүв үзүр төндүүлдэхэд бол сайхан байсан. Ер нь бол олон болж байгаа юм байна. Эндээс олон болж байгаа юм. Аврал сургуулийн төгсөгчид бол сонсогчид их олон болж байгаа юм байна. Сургуулиас тодорхой хэмжээний бүхий түүхийг бүтээлсэж байгаа юм байна л гэж ингэж л одоо бодож байна шүү дээ. 2014 оны 5 дугаар сарын сумын зултай бөгчүүдийн барилдааны үзүүр төрөн сумын заан даш сумын заан жимэд өндөг зүүн талдаас шуудагдаа бариад авсан байна. Татаж зүүн талд авирлаа мэтийн гүцээд Дундуу аймгийн Эрдэнэ далайс марита халдар спортын орон аврагын дэврийн дээр зэрэгүүдийн бөхөө сумын заан Эрдэнэтийн даш сумын зултай 360 бүхийн барилдаанд 9 таван төрүүлж Завхан аймгийн их улс Мария төхөө сумын заан жимэд өндөг үзүүрлээ. За сумын заанда шинэ барилдаанд төрүүлснээр сумын зултай бөгчүүдийн барилдаанд дөрөвдөх удаага төрүүлж сумын зултай нийт бөгчүүдийн одоо мандаж барилдахаар болж байна. Бэлдсэн хүнээ барилдуулах одоо цолны даваа гэдэг юм уу, дээгүр даваа гараад ирэхэд бас хэцүү шүү дээ. Бэлтгэл сургуультандаа бол найдана. Тэгэхдээ нөгөө талаас ямар орон үндэсгүй хүн гарч байгаа яг адилхан бэлтгэл сургуульттай бэлтгэгдэх гэсэн ийм хоёр хүн хоорондоо барилдаж байгаа учраас бол сэтгэл зовох, алдаа гаргахгүй гэсэн тийм бодол бол дотор бол байнга байдаг. Төмний их entertainment үзүүлж байна. Миний хувьд 2007 онд ингээд Улаанбаатар хотод аврагын төвийн сургууль дээр эдэх багшийн өдрөлгөнд бэлтгэл хийж 2011 онд төссөн. Тийм бусанд их юм сурч үндэсний хөрөх хичээлээд манай оюун үлгийн багшууд багшийн өдрөлгөнд 7 хоногт 3 удаа бэлтгэлийн манай эдэх багш манай үлгийгээс золдоо бүх гаргахын тулд их хичээл зүтгээд явж байгаамаа. Ингээ манай үлгийн багшууд сүүлд маш сайжраад тэр багшийн удирдлагын дээр бэлтгэлээ олон сайн шилжиж хийгээд ингээ явж байгаа нэг багшийн бэлтгэлийг алдахгүй бэлтгэл олон сайн хийгээд өтгөөс оюулгийн Монгол улсын нэр төрийг гаргахыг хичээх болно. Ер нь өнөөгийн дүрм жим багтаа сайн барилдах үнэтэй. Одоо өнөөгийн дүрмээр бол жим багтаа хүн сайн барилдах боломж бага штэ. 80 хилтэй бүх 85 хилтэй одоо бүх гарч ирээд 150 хилтэй хүнд төврүүлээд ардлаар нь тойруулаад тавьсан багтад хаашаа гарах уу боломжгүй. Тэгэхээр бол яалтчгүй дүрмэнд харагдаад
залуучууд бол жингийн хойноос жаахан улаарч байна. Тэгэхдээ бас ингээд би халуун тогоонд нь байгаа багшийн хувьд ажиллаад байхад бүр нэг 4-5 жилийн өмнөх жингийн хойноос улаарх нь агцсангуу гайгүй буцаа зарим нэг бөхчүүд бас жингээ бууруулад эрүүл мэндэ бодсон ч барилдааныхаа ур чадвар амжилттай болсон ч гэсэн бас буцаага жингээ буулгах тийм их ажиглагдаж байна. Ер нь бол олон бөхчүүд жингээ буулгасан, багасгасан. Ер нь ингээд нэг судалгаа байдгийн хамгийн одоо тохиромжтой гэх юм уу дундаж өндөр бол Монгол үндэсний хөр барилдаж байгаа энэ залуучуудын дундаж өндөр хэд нэг метр 76-7-оос нэг 82-3-ын хооронд байгаа юм л да. Тэгэхээр дунджийн метр 78 гэж авч үзэх юм бол метр 78-тай хүний жин нэг 120-аас гитрэх юм бол тэгэл ерөнхийдөө л чинь тэг илүү жин гэдэг юм уу. Ер нь л одоо барилдааны амжилтанд бол сайнаар нөлөөлөхгүй. Оюутан далайц, тэг үений далайц мод нь хөдөлгөөний янз бүрийн одоо энэ эвсэл хөдөлгөөн удаашрна, орон зайгаа баримжаалах мэдрэмж багасаад ирнэ. Тэгэхээр бол дээдлийн жин 120, тэг 110, одоо 100-аас 120-ийн хооронд багт бол боломжтой. Тэр нь бол түрүүний хэлсэн нэг дундаж өндөр шүү дээ. Тэгээд 190-тэй хүн бол 195-тай хүн бол одоо нэг 130 кг байхад бол хамгийн тохиромжтой ч юм уу ингэж л бодогддог. Миний хувьд бол одоо адих хөгжтэйгээ 2003 оны сүр залуучуудын улсын аварга энэ тийм хөтлөхөд Сүхбаатар аймгаас оролцоод тэр анх удаа хөгжтэйгээ танилцаад тэр аваргын төвийн дэд сургууль чөлөөтгөх ингээд хэлсарсан байгаа. Тэгээд бөө сургуулийг 2012 онд чөлөөтгөх хөгжтөсөж явуулж мэдлэг төгссөн. Үндсийн өхийнхөө бэлтгэл сургуульд болонгод адих хөгжтэйгээ тогтмол байнг дээр бэлтгэл сургуультай байдаг. Манай багш хувьд бол шавнартайгаа их дотн харцдаг да. Нийтч одоо элен далангүй болохгүй асуудал юу байна? Боломжтой асуудал юу байна? Тэгээд сургуультай яаж хиймээр байна? Баян ярилцаж тэгээд энэ нь одоо бидний амжилтын дөрөв цаашдаа идэвхтэй сургуультай хийхэд нөлөөлдөг болов уу гэж боддог. Тэгээд охиноо ажил хөдөлмөрт болон бүх шавнартын амжилт хүсье. Та нарын хэтгэлийг алдахгүй улам сайн барилдахыг хичээнэ. Одоо эд сайн барилдаж байгаа хүмүүсийн талаар та бас биоритмтэй холбоотой судалгаа хийж байгаа гэсэн энэ талаараа. Тэр нь одоо би өөрөө багш дасгалжуулагч хүн гэж үзэх юм бол зөвхөн одоо хар практикаар дэвжэн дээр ингээ явах бол нэг явцтай биш үү. Онлын хувьд судлаач байх хэрэгтэй байна. Судалгааны ажил хийх хэрэгтэй байна. Ихийн гидсэнд байхаас нь төрснийхэн дараа бүхий бэлтгэн зүйтэй юм уу? Бүр 10 хэд төрсөн хойно нь бол арай оройтоод байгаа юм шиг. Тэр ихний ээлжинд бол нэг 50-аас 80 бүх цолтой сонгож аваад одоо ихийнхаа хөхийг хэдэн жил одоо хөхөө хөгсөн юм бэ? Ээжийнхаа сүү хэдэн жил хөгсөн юм бэ гэдгийг нэг судалж үзсэн. Энд бол сонин судалгаа гардгийн 12 жил хөгсөн авраг цолтойч бүх байна. 7-8 жил хөгсөн ч бүх байна. Ер нь бол судалгааны дундаж үзүүлэлтээр харахад энэ эд сайн барилж байгаа хүүхдүүд донд бол айлын баг хүүхдүүд олон байдаг. За томч хүүхд бай, дундаж хүүхд бай. Ээжийнхээ одоо мөмийг бол их олон жил хөгсөн. Олон жил хөгсөн байдгийн. Тэгээд зарим нэг хүн бол яг одоо олон жил хөгөхөөр сүүгөө болчихно нэг юм ярьдаг юм л да. Тэгвэл ямар ч байсан уураг сүүндээ ангир одоо уураганда ихийнхаа сүүнд цадсан хүн бол яг л алтай адилхан. Сүүндээ цадаагүй хураг шиг ингээд майлаад байдаг. Өснөөс нь бүрцээгээд ингээд тарга твэрийг авдгууд яг адилхан. Сүүндээ цадчихсан ийм хүн бол хамгийн гол нь нэгдүгээр бэлтгэл сургуулийн ачаал их сайн таадаг. Бэлтгэлийн ачаал даана гэдэг бол амжилт ойрхон байна л гэсэн үг. Нөгөө талаар бол стресс орох нэг баг байдаг юм байна. Ийм судалсан байдаг юм. Стресс бол нөгөө бүхий спорт ч юм бол халз тулааны хоёр хүн удаа хоёртоос гарч ирэл ингээд үздэг. Ийм бас нэг нервний ийм спорт учраас бол аль болох стресст ордгоо. Сүүндээ цадсан хүн бол стресст ордгоо. Нервтх нь бага. Тэгээд одоо бэлтгэлийн ачаал их сайн даадаг. Оюун ухааны одоо потенциал өндөр тий оюунлаг ийм хүмүүс байдаг юм. Тэгэхээр бүх бол зөвхөн одоо хүчний юм уу бярны том биеэр бэлтгэг юм биш. Оюун ухаан ууггүй бэлтгэл сургууль хоёроор л ер нь гол юм нь бол босч ирдэг ийм спорт байхгүй. Одоо Төвшинбаяр аврах айлын 7 дахь хүүхэд би уржигдрийн барилдаанд оролцсон. Яг хэд хүртэл хөгсөн гэсэн сургуульд ортлоо хөгсөө гэдэг энийг нүд ирэмжил.
Тэгэхээр энэ хоёр маань яг эхийн сүвтэй бол холбоотой. Энэ жилийг бол би сонирхож өвчүүдийн цусны бүлэг, эхийн сүв, за ингээ биоритмийг бол ерөнхийдөө судалж байгаа. Гэхдээ миний судалгааны ажлын гол одоо төв нь бол нөгөө бэлтгэл дасгалжилт байхгүй юу? Монгол үндэсний бөхөр чөлөөт юм уу жудо бөхөр хичээлгүйгээр дан Монгол үндэсний бөхөр хичээлээ явхад ямар амжилтанд хүрэх боломж байна? Амжилтанд хүрэх боломж байгаа. Тэр одоо нэг тийм бэлтгэл төвтэй гэж би өөрөө нэрлэдэг юм бол та тэр нь юу гэсэн үг гэхээр хүчний бэлтгэл юм уу штанг хийгээд байгаа одоо штанг хийхээс одоо ямар бэлтгэлтэй хүчний бэлтгэлтэй гэвэл тэгээд цүнхний онголгоод ингээд үзэх нэг том савтаа уураг битмээ ийм юм байдаг. Энд бол би бол нэг тийм таатай хандахгүй байгаа. А ер нь бол Монгол хоолой идээд одоо харуулны шүүс байдаг юм уу арцаа уугаад цэцэргэнэ хэрэглээд сайхан Монгол махаа идээд за зам бол одоо өрөм тараг айраг сүү тийм үү ингэж хэрэглээд цагаан эдээ хэрэглээд Монгол мах хэрэглээд ингээ явхад тэр уураг битмийн тийм ч хэрэг байна уугүй юу техник давтах барилдааны арга барил суралцах ийм юмд би их анхаарч хүүхдүүдийг одоо шамнараа бол жон түлхэж өгдөг, шахаж өгдөг. Тэгэхээр бүгд одоо миний санснаар бол бас болохгүй байна. Үр дүн гараад байгаа юм шиг санагдаад байгаа. Хүрв сайхан начин оюун бол тарцаг. Тэргээл одоо энэ улсын цолонд авсан залуучууд бол харьцангуйд үеийнхэн дундаа наснараа бага. Тэгээд заал танхимын барилдаанд бас гайгүй барилдаад байгаа. Энэ үр дүнгүүл би бас дэвжээ төвтэй бэлтгэлтэй холбож тайлбарлах гэдэг л та. За 2010 онд анх багш дээрээ шав орж ирж байсан. Тэгээд 2010 оноос хойш өдийг хүртэл багш дээр хичээлж байна. Тэгээд манай багш болохоор ер нь бүх зүйтэй тийм говийн тийм бүх зүйтэй аймагудаас ер нь бүх төрүүлчийн улсын золон бүрхчий гэсэн тийм бодол төрөмсөлтөй явд юм аа. Тэгээд багшигаа сонсож өөр тийм суралцах юм бол одоо зөндөө мэй. Цааш ч гэсэн одоо тэгээд улам илүү бэлтгэлээ хийж багшийнхаа заас өс юмар л явандаа л гэж бодлоо. Томны их entertainment үзүүлж байна. Онц таталтай спортоор танай зугаар усхэнтэй болсон юм тийм ээ. Монгол улс төдийлөн хөгжих боломжгүй гэдэг юм уу? Багийн спортын төрөлч манай аваад их муу хөгжлөө шүү дээ. Танай зургийнхаа Оростлын дөрвөр Азаас хойш медаль авчлаа. Тэгээ Орос таталтын спортын талаар жаахан ярьж. Яг одоо 2003 оноос хойш Монголд орж ирсэн юм спорт. Тэгээд би өөрөө бас анх бол Оросыг сонирхсан түүх нь бол барилдаа хүүхдүүдэд бас хэрэгтэй юм болов хүчний одоо энэ хүний гарын атгалт шуунд хэрэгтэй юм болов гэж бодоод анх сонирхож орсон байхгүй юу. Тэгээд сүүлрээ бол яг баг бэлдээд баг маань улсын авраг болохоор хүн чинь урам ор. За дараа жилийн улсын авраг дахиад баг бэлд эрхтэй мэгтэй багаараа төрүүлээл 13 удаад улсын авраг төрүүлсэн байна. Дунд нь ингээд 2 жилд нэг удаа болдог Азийн аврагт очиод атгаар бас эмэгтэй баг маань 50-нд очиж хожигддаг. Бусдын бол одоо хятад юу гэдгийг солонгос ингээл өмнөд Азийн орнуудыг бүгдэн татаад ингээ мөнгө медаль авах бас урам орол ингээл хайж чадахгүй. Ингээ яваад яг бүхийнхээ хажуугаар хоёр өөр спорт гэхдээ яг зэрэгцүүлээ нэг зааланд байдаг юм болохоор бол энэ дивжин дээр нь бөхөө заагаад нөгөө цаг дээр нь энэ талд ороод олсоо заагаал ингээл явдаг. Тэр нь олс таталтын спорт бол нэг тийм ойлголт өгөх хэрэгтэй. Гадаах талбай буюу зүлгэн дээр татдаг нэг төрөл байна. За манай энэ бол яг дотор заалны төрөл хувцсан техник энэ зам талбай нь бол арай өөр ийм спорт байгаа. 2002 оноос хойш Монголд одоо үүсэн бий болсон. За бид нар бол улсын аврагын тэмцээнд нэг 11 удаа байна уу улсын авраг болсон ийм баг байгаа. Энэ жилийн хувьд бас Монголд Аз ТV авраг 6 сард зохиогдох юм.
үлдсэн багийн гишүүд бол авраг зээл сургуулийн оюутнуудаас бүрддэг. Бидний гол бэлтгэл бол энэ байгаа энэ машин буюу энэ том тренажер тонн 200 кг-ийн жинтэй тренажерыг л одоо олсоор ийш нь ингээл татаад яваад авах бидний үндсэн бэлтгэл юм байгаа. Одоо хүүхдүүд энэ бэлтгэлээ ингээд хийж байна. Нэг багт 8 хүн ордог. За заримдаа холимог баг үүсгэдэг. Тэр нь бол 4 эрэгтэй 4 эмэгтэй ч юм уу. Ингээд ер нь бол нэг баг бол 8 хүнтэй нэг замын сэлгээний татагчтай ингээд эсвэл нэг багийн гишүүн болоод татдаг ийм спорттой. Ер нь олс таталтын тамирчдыг одоо ингээд эхэндээ бол бид нар мэддгүй байсан чи ер нь бол нурууны бэр ч юм уу шууны бэрээр татдаг юм байна гэдэг ингээд бодоод хүн сонгодог байсан. Сүүлийн үед бас нэг аваа хэдэн жил 10 гаруй жил энэ чиглэлийн бэлтгэлийг хийлгээд хараад байхад оюутны чанар, төвчээрийн чанар сайтай ийм л одоо тамирчин оюутныг бол сонгож хичээлүүлэх юм бол хамгийн их үр дүнтэй юм байна. Богино хугацаанд амжилт гаргах юм байна гэдгийг бол би бас дасгалж өгч хүний хувьд бол олж аваад байна. Тэрнээс зөвхөн одоо бяраар юм уу татдаг юм биш. Ер нь олсыг бол гараараа биш хөлөөрөө татдаг гэж хэлэхэд болно. Хөдний жилт их чухал юм байна. Нэг хэсэг хүн одоо их спортоор хичээлэл бусд нь бол одоо огт би нэмэр спорт хийхгүй байж болохгүй шүү дээ. Тэгэхээр нэг байгууллага, нэг хамт олон компани бус юу гэдгийг нэг засны баяр гэдэг юм уу агаарт гарахт ч л олс аваад явдаг. Тэгэхээр энэ олс бол гарцаагүй нийтийн бие дэврийг том төлөөлөл учраас энийг бол Монголд ямар ч байсан нэг гал алдчихгүй гэж хэлж байгаа. Тэгээ гал алдчихгүй ингээд аваа явъя. Харин сүүлийн үед бол манай Бямбчмын Батлаг залуу холбооны ерөнхийлөгч болсон жилийн өмнөөс одоо хөрөнгө оруулалт сайн хийж байна. Биднэрт одоо 50 зам шинэ одоо гутал шинэ олс гэх мэтчлээ ингэж авчирч өгсөн. За одоо манай найз Алтан хундаг, Эрдэнэбаяр, Эрдэнэ туяа гэдэг ийм одоо залуучууд бол энэ холбооны энэ ажил бол сэтгэлээ өгч миний ажлыг бол нэлээд хөнгөвчилж би бол зөвхөн багшийнхаа дасгалжуулагч ажлыг хийгээд нөгөө одоо үүдэг байсан мөнгө төгрөг олддог юм уу яа тий хөрөнгө мөнгө одоо хайдаг нөгөө үе маань болчиход зөвхөн ажлаа хийгээд амар байна л да. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг баслаад хамтарч ажиллаж байгаа ерөнхийлөгч Баттулга, за манай дэд ерөнхийлөгч Алтан хундаг, ерөнхий нарийн бичгийн дарга Эрдэнэбаяр нарийн бичгийн дарга Эрдэнэ баяртай бас баярлж явж байгаагаа бас талархаж байгаа илэрхийлмээр байна.